За өнөөдөр цастаа ч гэсэн сайхан дулаахан амралтын өдөр байна. Хагасаа өдөр. Өнөөдрөөс эхлэн үргэлж ирлээ. Бяцхан рилиг та бүхэндээ бэлдэж хүрэхээр шийдсэн. Волейболын лиг эхэлсэн байгаа учраас өнөөдөр волейболын нэг тамирчныг онцлоод шөнийн цэцэг буюу Night Flower-ийн бэлдсэн цэцгийг хүргэж өгөхөөр шийдсэн байна. Ингээд өнөөдрийн зарчим хэн байх бол хамтдаа. Намайг санаад намайг үгүйлээ чиний тэндэг найт чин би хивэрэ байгааг энэ хэн дугаар хоолойд минь тань ярай. Сайн байна уу? Асуулаа. За өөрийгөө танилцуулаач. За Seven Stars багийн тамирчин Эрдэсгийн ануудаар буюу Тулайн. За энэ асын асуугаад өндрийн асуусан байж хэлж болох уу? Өндөр нь хэд вэ? За би яг өөрөө өндрөө мэддэг юм аа. Гэтэ яг метр 68 69 дээр хэлбэлтэй. Ер нь бол 70 хүрдэг юм аа. За тийш. 70 хүрэхгүй ээжиж өндрийн дотлогчоор тоглодог болохоор те хүмүүс бас өндөр гэж боддсон юм шиг байлээ л те. Намтахгүй юу? Яг тамирчиндаа бол наахандаа авах гэсэн тэгэл Монгол яг хичээл дээр бол айгу өндөр идэв штэ. Насаа хэлж болох уу? За би 2003 онд төрсөн. Тэгээ одоо 20 эдтэй. 25, 22. За нэг ярилцлаган дээр нь Японд бас сурж исэн гэсэн байсан. Тийм ээ, ямар чиглэлээр хэдэн жил сурсан? За би яг дунд сургуулаа төгсөөд ахлах сургуультай Японд сурсан. Тэгээ Тотори гэдэг мужид волейболын чиглэлээр ахлах сургууль сурсан. Яагаад өөртөө туулаа гэд нэр өгсөн юм? Өөртөө өгөөгүй маа. За Facebook хаяг нь тийм юм байл ш. Тэгээ энэ нөгөө намайг жоохон байхад нэг мини волейбол болдог байхгүй юу? Тэгээ мини волейбол улсын харгалалтын. Тэгээ тэн дээр говь сүмрийн нэг багш энэ ямар дундгой аймгийн туулаач өхөн бэ гэж анх яриад тэгэл тэр тэмцээнд туулаа гээл. Тэгэл тэгсэр яж байгаа туулаа гэдэг нэртэй болцсон байсан. Тэгээ хүн ер нь нөгөө дуудах нэрийг ээж аав дурсах нэрийг хүн өөрөө өвдөдөг гэж штэ. Тэгээ тэр нэр нь болоо гэж боддог. Энэ нэрэндээ дуртай байгаа юу? Энэ дуртай. За. Тэгэхээр ануу дэрийг харахаар ер нь тэмцээн дээр их гэгээлэг харагдаад байдаг л да. Хожсон ч хожигдсан ч байнгын инээж идэг. Энэ Япон школ руу зөв өөрийн чинь энэ төрлийн характер. Миний нэг төрлийн характер байхаас бас Япондас нөлөөсөн байх. Манай аав амар тийм инээдэг. Тийм гэгээлэг айгуу гоё хүн байдаг. Тэгээ аавын тэр нь бас удамш төрсөн болоо гэж боддог. Энэ өсний болтоо байнга зүүх юм те. Ямар очиртай байнга